Сайн байцгаана уу? Legal Case подкастын 20 дахь дугаар танд хүрж байна. Энэхүү подкастаар шүүхийн шийдвэрийн цахим сан шүүх цэгийн сайтад тавигдсан шүүгээр шийдвэрлэгдсэн сонирхолтой мэдвэжтэй хэрэг маргааны талаар ярих юм. За надад маш олон ярих сэдвүүд байгаа. Тиймээс та бүхэн сабаа дарснаар дараагийн дугаарууд тавигдах подкастуудыг цаг алдалгүй хүлээн авч хууль эрх зүйн талаар мэдлэгтэй болох юм аа. За энэ удаагийн дугаартаа цахим орчинд хуурамч нэр зохион камер өгч сексийн урьдчилан мөнгө шилжүүлнэ гэж зохиомол байдлаар зориултаар бий болгон бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2023 оны 9-р сарын 7-ны өдрөөс 2024 оны 10-р сарын 13-ны өдрийг хүртэл 40 удаагийн уйлд дээр нэр бүхий иргэдээс нийт 922 мянган төгрөг шилжүүлэн авч бусдыг залилан хохирол учруулсан гэмт хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдсэн хэрэг байгаа. За залилуулсан эдгээр хүмүүсүүд нь 10 мянгаас 30 мянган төгрөгийн хооронд мөнгө шилжүүлсэн байдаг. За мөнгө шилжүүлсэн эдгээр хүмүүсүүдийн нэрсээ харах юм бол бүгд эрэгтэй хүмүүс байна лээ. За Facebook-ийн хуурамч хаягийг шүүх цэгийн сайтад урд нь тодорхойлох цэгийн араас үргэлжлүүлээд Инхма гэсэн нэртэй байна лээ. Тиймээс бид тэр нэр нь Анхма байна уу, Инхма байна уу тийм чухал биш. Яриандаа Инхма гэж нэрлэе. За нэг хохирогчин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ би 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Инхма гэх Facebook хаягтай эмэгтэй хүнд чат бичсэн. За тухайн хүн надтай 30 минут камер өгч сексийн түүний хөлсөнд нь 30 мянган төгрөг гэхээр нь би сонирхоод өөрийн эзэмшлийн хаан банкны данснаас тухайн хүний над руу явсан данс руу мөнгө шилжүүлмэгс намайг дараа нь шууд болоо хийчихсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гараад байна гэжээ. Шүүх цэгийн дээр тавигдсан 40 дахь хохирогч наран цацралт гэж хүн байгаа. За энэ дэлгэцэн дээр гарахыг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ 2024 оны 20 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дэх хорооны нутаг дэвсгэрт байхад Facebook хаягтай эмэгтэй видео колл хийхээр тухайн хаягтай хүнтэй чатлсан. За тухайн эмэгтэй камер сексийн урьдчилан мөнгө шилжүүлнэ гэхээр нь өөрийн эзэмшлийн 58 дугаарын данснаас 56 гих данс руу 15 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй тухайн хаяг намайг болоо гэсэн учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна гэжээ. За цагдаагийн байгууллага эдгээр гомдлын дагуу мөрдөн шалгахад уг гэмт хэргийг 2002 он төрсэн 22 настай дээд боловсралтай нэгтлэн бодогч мэргэжилтэй ам бол 2 дүүгэн хамт амьдардаг эрэгтэй энэ үйлцэн болохыг тогтоосон. За прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ялдах дүгнэлт үлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3 дугаар зүйлд юу гэж заасан байдаг вэ гэхээр хуурж эсвэл баримт бичиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориутаар бий болгох, сүсэг бишрэглийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсвэл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байдаг. Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хууль заасан аргаар бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэлд тооцно. За шүүхээр энэ хэрэг хэлэлцэгдэх үед шүүгдэгч нэр бүхий 40 эргэн мөнгийг нь буцааж өгсөн. За шүүхээр хэргийн шийдэгдэх үед бусдад төлөх төлбөргүй учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул ялт хөнгөрүүлэх нөхцөл болсон. За шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгчид 4,000 нэгж буюу 4 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. За энэ мөнгө 10 сарын хугацаатаагаар зэгчлэн төлүүлэхээр болсон байна. За нэмэлт мэдээлэл өгөхөд торгох яалтыг шүүх ялтны хөрөнгө цалин хөөс бусад орлого олох боломжийг харгалзан торгох яалтыг 3 жил хүртэх хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болдгоо. За цахим гэмт хэрэг хүчээ авч луйварчид янз бүрийн л аргаар мөнгө олж байна. Ирчүүд ийм зүйл тэгж мөнгө шилжүүлсэн гэхээр л танд бас тэгж бодогдож байгаа. Дараа нь тэр хүн нь инхрийн алдам инхма биш эр хүн байсан мэдээ тэр хүмүүс яаж шоконд орсон бол доо гэж би бодлоо. За дараагийн дугаар хэргийн газраас гар утгуулгайлсан цагдаагийн тухай ярих юм. За миний цугийн дэмжин наттай хамт байгаарай. Цаг зав гарган сонсон танд баярлалаа.